За өнөөдөр ингээд их хурлын даргын санаачлан өргө мэдүүлсэн хуулийг их хурл өөрөө хэлцэж байна. 3 хууль хэлцэж байна. Хяналт шалгалтын тухай. Их хурлын хяналт шалгалтын тухай. Тэгээ их хурлын хяналт шалгалтын тухай хуулийг яагаад өөрчлөх шаардлага үүссэн юм бэ гэхээр жишээлхийн бол энэ мэдээлэл дээр байж байгаа л да 64 гишүүнээс давхарсан цоогоор 59 асуулга тавигдаад байнгын ороогоор ердөө 7хон хэлцэгдээд нэгдсэн чуулганаар нэг ч асуулгын хариу хэлцэгдээгүй байна гэдэг. Тэг үзүүлэлттэй. Тэгэхээр ингээд их хурл маань өөрөө хяналт шалгалтаа хийж чадахгүй бол төсөө төлөвлөгөө цаашлаад их хурлын баталж байгаа хуулиудын үр дүн байхгүй болж байна гэдэг зүйлээр ирж. Энэ үднээсээ хяналт шалгалт явж байгаа. Тэгвэл их хурл засгийн газрын хяналт шалгалтын дээр бас энэ асуудлаа сайжруулахаас гадна их хурлын харьяа байгууллагуудыг хянадаг шалгадаг зүйл дээр бас давхар анхаарсан уу үгүй юу гэдгийг энэ хуулийн төслөөс асуумаар байна. Их хурлд одоо зөвлөн туслах, дэмжих, одоо дүгнэлт гаргаж өгөх гэдэг гишүүд янз бүрээр асуугаад хариултууд аваад байна шүү дээ. Би тэгээд энэ ярьж байгаа зүйлийг одоо хүчин төгөлдөр байгаа хууль гэхээсээ илүү өөрчлөгдөж байгаа хуулийн төслөө хэдүүлээ ярьж байгаа учраас өөрчлөгдөж байгаа хуулийн дээр ингэж байгаа гэж яриасаа гэж хүсэж байна. Одоо манай их хурлын дээр дарга одоо уралдаан даргалагч бүрүүдэрч бид энэ зааланд яг микрофонгоор нэг муудалцаад авсан л да. 390 сая төгрөг орон сууцны дэмжлэг авсан гэх их хурлын дэд дарга намайг хэлчихсэн. За зүгээр байгаараа тийм байхгүй гэлсэн. Гэхдээ цахим орчин тэгж үн чи авсан гэж тэгж. Тэгээ их хурлын дэд дарга анх энэ хэл яриаг үүсгэсэн юм байна гэж ойлгосон. Сая их хурлын дамын газар энийг олон нийтэд хэлээрэй гэсэн хэлэхгүй байж нэг юм 40 гишүүн авсан гэхээр нэг ч гишүүн аваагүй гэдэг нэг юм гаргаж байгаа. Тэгэхээр их хурлын даргын байгуулж байгаа ажлын хэсгэр нэг их хурлын бас нэрвэнд их хурлын ажиллах энэ сайн муу мэдээлэлтэй холбоотой нэг ажлын хэсэг байгуулагдаад өнөөдөр уралдах гэж байна гэж ойлгосон. Тэгэхээр ийм зүйлүүд дээр буюу их хурлаас томилогддог харьяа байгууллагад дээр хяналт шалгалтаа хэрхэн явуулах юм бэ гэдэг зүйл байж байгаа. За сайжруулна гэдэг бол улс төрийн тайлбар болохоос хууль зүйн баталгаа биш ээ. Тэгэхээр энэ байнгын ороо чуулганы хуваарийн ард, хурлын ард алга болдог энэ зүйлүүдийг одоо хэдүүлээ бас нэг энэ хуулиудаас нь хараад байна л да. Тэгэхээр энэ биелэх механизмуудыг оруулъя. Одоо ингээд гишүүдийн асууж байгаа асуултанд сайжруулна, ийм зүйл орсон, тусгай журмаар энэ төр гээд ингээд яваад байдаг. За цаглбар баталж байна. Энэ цаглбар баталж байгаа нь бол их сайн зүйлээ гэж байгаа. Гэхдээ энэ цаглбар чинь төлөвлөлт хэрэгжилт байгаад зүгээр архивд ордог, зүгээр бичих хэрэгт ордог тийм л дагалдах авсралт материал болчихгүй. Хариуцлагагүй цаглбар бол ерөөсөө хяналтын хэрэгжлэж зүгээр чуулганы санал бичиг болчиход байгаа маа. Тэгэхээр цаглбарынхаа хэрэгжилтийг танилцуулдаг, хэрэгжилтэнд 70% ч гэдэг юм уу, 60% ч гэдэг юм уу, 80%-аас доош шалтгаан хариуцлагатаар дараагийн арга хэмжээгээ яаж төлөвлөх юм бэ гэдгийг оруулахгүйгээр энэ хууль амь орж их хурл хяналт шалгалтын чиг үүргээ эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй гэж. За сайдын амлалтын асуудлыг гээд ингээд байж байна. Тэгэхээр сайдын амлалт бол мэдээж шин төвшөлтөд бас орж ирж байгаа зохицуул. Тэгтээ үүн дээр бас хэрв сайд амлалт биелүүлээгүй бол яах юм бэ гэдэг. Тэгэхээр энэ амлалтынхаа бүртгэлийг хэдүүлээ бас нэг хэд хэдэн зүйлээр бодмор байна. Байнгын ороонд мэдээллийгээ 3 юм уу 5 удаа одоо их хурл чуулганд мэдээллийгээд энэ хүрээндээ хэрвээ дөрвөн хууль санаачлагч ерөнхий сайдад санал явуулна гэж. Тэгэхээр бид нар энэ хяналт шалгалтынхаа хуулиндаа нөгөө хуулийнхаа За. Ярил. За. Бэмсгтэр гарвал. Тэгээ улсын хурлаас хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сая та бас хөндөж ярьлаа. 20-24 оны парламент дээрээс 166 гишүүн 102 асуулга тавиад тэрнээс 32 асуулга хэлэлцэгдсэн байна. 24-26 оны 2 жилийн хугацаанд 4 ээлжтэй чуулганы хугацаанд 64 гишүүнээс 59 асуулга тавигдсан. Чуулганаар нэг ч асуулга хэлэлцэгдээгүй байна. Тийм болохоор одоо сар бүрийн 1 дахь 3 дахь 7 хоногийн өдөөс хойш баасан гарагийн 14 цагаас гишүүдийн асуулгыг хэлэлцдэг байх. Энэ одоо дэгийг зохицуултыг нэлээд оруулж өгч байгаа. За мөн одоос тулгымдсан асуудлуудаар
Нэг яаралтай гэж үзэх юм бол байнга ороо чуулган дээр эх 7 хоногт нь шууд одоо мэдээлэл сонсдог байх. Ерөнхийдөө албагдах сайднараас. За дахиад одоо их хурлын гаргасан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлээр хянан шалгах төр хороол хамгийн дээд пункт, түүнээс гадна хяналтын одоо сонсгол хийх энэ пунктцаа хэрэглэн. За үүнээс гадна их хурлын дэрэгдэх байгууллагуудаа оролцуулж болно. Оролцуулахдаа бол үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр оролцуулах ийм зохицуултад орж байгаа. Цаглбартай холбоотой асуудал дээр ялангуяа төрийн одоо хөгжлийн бодлогын бичиг баримтууд, төрийн бодлогын бичиг баримтуудыг хэрэгжилт, хоорондоо уялдах, хэрэгжүүлэх. Сая одоо бид ингээд засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт хилцсэн. Нөгөө 8 байнга ороо дамжуулж хилцсэн. Тэгээ байнгын хороолгон дээр үндсэндээ 5 гишүүн сууж яадаг, эрцэндээ орчод талан алга болчдөг. Нөгөө мөрийн хөтөлбөрийн биелэлт тайлан хилцэж байгаа учраас 50 одоо төрийн албаагч яам болгоноос 2-3 хүн ингээд ирсэн. Ингээд нэг 50 хүн бол 8 байнга ороо дамжаад ингээд яваад байдаг үрдэн багтаа. Энэ юмнуудыг зохицуулж байгаа. За мөн одоо бодлого төлөвлөлтийн баримт бичгийг гүйцэтгэл үрдэн улсын хурл хэлэлцэхдээ үйл ажиллагаа төсөл гарах хэмжээ нэг бүрээр нь тийм үү. Тэрний биелэлтээр нь биш улсын хурлаас баталж өгсөн зорилтын хүрсэн төвшин. Нийгмийн эдийн засгийн салбарын одоо үндсэн үзүүлэлт гарсан өөрчлөлт. Салбарын одоо үндсэн үзүүлэлт хүний хөгжлийн индекс, эрүүл мэндийн, боловсролын яг ямар байх хэвээр ямар байгаа, ямар болох зорилт тавьсанд хүрснэ үгүй юу. Ингээд бодлого зорилтын төвшөндөө хүрснэ хүрээгүй хэмждэг байх. Илүү одоо ерөнхий байдлаар хэмждэг байх. Бодлогын төвшөнд анхаардаг байх. Тэгэхгүй одоо хэтэрхий дотроо донжлол гэдэс бөөрлөнд орохгүй засгийн газрын хэрэглэх газар, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх ерөнхий газар зэрэг байгууллагуудын дээр үйл ажиллагааныхаа төсөл арга хэмжээ хөтөлбөр нэг бүрээр ярилцсан биз. За бодлогын төвшөндөө их хурл хяналтаа тавьдаг байх. Ийм одоо зохицуултуудыг бас цаглбартай холбогдуулж оруулсан байгаа гэж төсөлье. Гарсан үр дүн үр нөлөөгөөр иргэдийн амьдралд нөлөөсөн нөлөөлөөр хэмждэг байх. За Батбаатар гишүүн тодруулъя. За тийм ээ, хэдүүлийн их хурл буюу төрийн үндсэн хуулиар заагдсан төрийн удирдах дэд байгууллагынхаа хяналт шалгалтын эрх чиг үүргийг бас үр дүнтэй болгох нь зүйтэй. Энэ Англид бол одоо хамгийн хүчтэй юм хяналтын хороо байж байдаг. 60 хоногийн дотор засгийн газар хорооны зөвлөмжөнд хариу өгөх үүрэгтэй байж байдаг. За Канадад бол 120 хоног буюу Сенаттай бол одоо 150 календарын хоног гэж байдаг. Энэтхэг бол сайдын амлалтыг хянах тусгай хороотой бүртгэдэг. Тэгээд тэр бүртгэлийнхаа дагуу нөгөөдхөө хянаж үзээд тэр сайдыг өөрчлөх гэсэн. Герман бол цөөнх хэрэгтэй. Конгресс болохоор тийм хажуудаа гав буюу байж байдаг. Тэгэхээр Монголд энэ тохирох хяналтынхаа схемийг ямар байдлаар хэрэгжүүлэх юм бэ? Бидний энэ хяналт чинь одоо байгаа За хэн хариулах? За Авин Шарунзэ гишүүн хариулъя. За би Батбаатар дарахтаа нийгэм дээр ер нь их санал нэг байна. Бид нар ердөөсөө нөгөө өгж байгаа үүрэг даалгаврууд ч тэр хяналтанд ч тэр ердөөсөө зөв зохистой явахгүй байгаад байна. Тэгээ одоо эхний ээлжиндээ ямар ч байсан нэгдсэн системтэй болъё. Тэр нь олон нийтэд нээлттэй болъё. Засгийн газар ямар үүрэг даалгавар эндээс ирж байгаагаа хардаг болъё. Улсын их хурл ч гэсэн хэрэгжилт нь ямар байгаа вэ гэдгийг хардаг болъё. За зөвхөн засгийн газар гэртэлтгүй улсын их хурлын харьяа байгууллагуудыг ч гэсэн үүрэг даалгавруудыг хэрхэн яаж биелүүлж байгаа вэ гэдгийг бид нар энэ системээр харнаа. Нэгдсэн байдлаар байна гэж. Тэгээд ер нь таны яг хэлж байгаа энэ улсын их хурлын харьяа байгууллагуудтайгаа бид нар бас өөрсдөө улсын их хурл бас сайн ажиллах хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар засгийн газрын ажлыг л одоо хянаад байгаа юм шиг ийм л ажиллагаа яваад идэг. Гэтэл улсын их хурлын харьяа байгууллагуудын одоо энэ ажил бас одоо их чухал. Бид нар тэндээч гэсэн бас хяналт шалгалтыг бас сайн явуулах хэрэгцээтэй байна гэдэг бол бас ажиглагдсан үнэн зөв. За Батбаатар гишүүн нэмж тодруулъя. За тэгэхээр бол мэдээж энэ сайн жишгүүд олон улсад байгаа. Дээрээс нь хууль өргөн барьж байгаа их хурлын гишүүдийн хүсэл санаачлаг манлайлалыг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэгээ хэдүүлээ бас нэг тийм зөөлөн зүгээр бүртгэдэг, зүгээр асуугаад орхидог зөөлөн механизм болгоод толгой илдэг механизм болгож болохгүй.
Энэ хяналт гэдэг чинь бол бид нэр асуулт тавиад өнгөрөхийг бол дангаар нь хэлэхгүй л гэж ойлгоод байгаа юм шүү дээ. Хариу өгөх хугацаа, биелүүлэх үүрэг, цөөнхийн санаачлах, сайдын амлалтын бүртгэл, гараад бус аудит, хэрэгжилтийн хариуцлага гэдэг ингээд тэгээ олон нийт иргэдийн оролцоог хангах энэ бүхэлдэн ийм схем системийг нь өгсөрж өгөх хэрэгтэй юм. Одоо өнөөдөр их хурлын альва нэг ажлын хэсэг байгуулах хяналтын хорооны дараагаар бол цөөнхүүд огт ажиллахгүй байгаа шүү дээ. Энэ бол хяналт бас бүдгэрж байгаагийн нэг шинжтэй. Тэр нь